Тухайн аймгийн Сонгон сумын Айраг нуурын хос өмчлөмтэй ирчээд байна. За энэ хоёр бол бас Монголын түрүү дунд зууны түүхийн өмчлөмний соёл дотор бол нэлээд дээгүүр дорох сайхан хийцтэй. Маш сайхан уур хийцтэй ийм гайхалтай хүнчлүүд байт юм аа. За түрүүний хүнчлүүдтэй адилхан түрүүний хардлан хүнчлүүдтэй адилхан баруун гараараа цом хундгаа барьсан, зүүн гараараа бүс дэлхийн орчиндөө агсар бусан дээр тавиад эндээсээ бол илт сэлмээ агссан байгаа. За ийм хүнч багаатай ийм хүнчлүүд байгаа. За манай Монголын эртний археологч хүнчлэл судлал манлайлагч доктор Баяр Ахмад бас энэ хүнчлэлүүдийг Сулааны эрхэлтэнд оруулсан байт юм байна. Дараагийн хүнчлэл үзье. За энэ хүнчлэл дайраад чхан том өссөн малгай нь болсон ээж өндөр юм байна. За энэ малгайны хоёр хажуу талд нь дөрвөн талтай хотел бүрийн чиглэлтэй. За урдаараа бол бас юм юутэй хэмжээртэй байгаа. Ийм хэмжээртэй. Тэгээд ихтэйш боссон. Тайлтаа байгаа. За өшөөний одоо энэ нүүрний хэсгүүдийг бол нарийн дүрслээ, хөмсөг, нүд, хамар, тэгээ уруул ам бол маш сайхан тодорхой. Тэгээд шанаа, түүш, азар бүгд сайхан тодорхой дүрслэгдсэн. Гурван хэмжээстэй гэж хэлж болохоор одоо хамрын том гурван хэлийг тоглоод хийсэн байна. За хажуу талдаа бол бас юм сайхан бүснээсээ одоо агсар бүснээсээ авдаг усал хэрэгслүүдээ ингээд зүтсэн байна. Сайхан хөшөө байт юм аа. Түрүүний хөшөөнийхээ нэгэн адилаар бас баруун гараараа энэ тахилын цомоо бариад зүүн гараа агсар бусан дээр тавьсан. Байдалтай. За хажуу талд нь бол бас нэг дөрвөн талтай хот нь харагдаж байна. Ийм гайхалтай хөшөө. За хөшөөний одоо ард талд бол ийм дөрвөлжин чулуун ашлууд байдаг. Энэ бол тайлах гэж нэрлэдэг байгаа. За энд бол ямар нэг хүний оршуулга байдаггүй. Энд бол хөвчлэн малын яс заримдаа бүтэн адуу бахан тохиолдно. За тэгээд нэг төмөр эдлүүдийн хэсгүүд нэг төмөр одоо хүйгний ялцс байт юм уу, нэг төмөр сумын зэв эсвэл нэг амгаа зуузаа ийм зүйлүүдийг тавьдаг. За хөшөөнөөсөө зүүн тишээ ийм олон зуун метр үргэлжсэн ийм зил чулуу гэдэг юм. За энэ дээр бол маш тодорхой харагдаж байна. Зил чулуу. Аль алинаас нь бол зил чулуу гараад явсан байна. За ингээд түргийн үеийн бас нэг гайхамшигтай археологийн